Кикбоксing Тулааны спортын улсын аврах шалгаруулах тэмцээн өчигдөр Мишель клубын байранд эхэллээ. За энэ жил энэ төрлийн улсын аврах шалгаруулах тэмцээн 9 дахь удаага энхүү зохион байгуулагдаж байна. Монголын кикбокс Тулааны спортын холбооноос улсын аврагын тэмцээний үндсэндээ 10 удаа явуулж ирсэн хэдий ч 2 удаа өөр нэрээр буюу оноо Тулааны улсын аврах шалгаруулах тэмцээн хэмээн нэрийн зохион байгуулж байжээ. Монголын кикбокс Тулааны спортын 2011 оны улсын аврагын тэмцээнд энэ удаа 20 гаруй багийн 200 орчим тамирчид өсвөр үе залуучууд насан туршид гэсэн 3 насны ангиллын дагуу нийтдээ 38 жинд ур чадвар эрх зэрэг авахалцсан босрон өрсөлдөж байна. Монголын кикбокс Тулааны спорт 90 онд болох Монголын бүх артны спортын 13 дугаар их наадмын албан ёсны хөтөлбөрт багтсан. Энэ төрөл анх удаага энэ жил Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр явагдаж байгаа зэрэг онцлогтой юм а. Эхнээс ерөөс энэ холбоо бол энэ тэмцээнийг үндэсний аварсан тэмцээн ч гэсэн бас нэг олон улсын шаардлагад нийцсэн олон улсын дүрмээр зохиол гэж ингэж хичээж ажилласан шүү дээ. Тэгээд бас үзэгч ч гэсэн оролцож байгаа хүмүүс ч гэсэн дүгнж байгаа энэ тэмцээн маань үлээ олон улсын шаардлагад нийцсэн бидний одоо нэг болцоогыг хангаж байгаа ийм тэмцээн болж байгаа гэж бодож байна. Монголын кикбокс Тулааны спортын 2011 оны өсвөр үе залуучууд насан туршидтэй улсын аврагын тэмцээний 2 дахь өдөр нийтдээ 20 тулаан явууллаа. Улсын аврагын тэмцээн энэ сарын 21-ний хүртэл үргэлжиж тэмцээний аваргууд тодорхой юм. Ванкувер